Халелуя. Шинэ оны минь төргий. Амен. Өнөөдөр 1 сарын 1 гайхалтай өдөр. Тэгээ бүгдээр энэ өглөө хамтдаа Бурхандаа баяр хөөртэй залбираад хамтдаа эзний үгнээс суралцгаая. Халелуя. Баярлалаа эзэн. 26 оныг зөвшөөрсөн таньда талархъя аваа. Энэ шинэ өглөө бидэнтэй хамт байж та өөрийн үгээр бидэнд ухаарлыг өгөх болтугай. Эзэн минь энэ онд таны нэр алдарших болтугай. Таны хаанчлал тэлэгдэх болтугай. Та бидэнтэй үргэлж хамт байдгийн төлөө таньда талархын 26 оныхоо төлөө таньда талархан угтаж авч байна. Эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Гайхалтай. Тэгээ бүгдээр өнөөдөр бас гайхалтай энэ шинэ онооны эхлэл дандаа Бурхантайгаа ярилцсан, Бурхантайгаа залбирсан цагууд байдаг. Тэгэл өнөөдрийн бидний суралцах зүйл бол Бурхан залбирлаар дамжуулж ярьдаг гэдэг сэдвийг хэлж байна. Тэгээ энэ бол Ром номын 8-26-аас 27-р бүлгийг хамтдаа уншъя. Ром номын 8-26-27. Энэ ишлэлийг хүн болгон мэднэ. Тэгээ дахиад өнөөдөр сануулж байна. За, түнчлэн сүнс бас бидний сүл дорой байдал тусалдаг. Учир нь яаж залбирах ёстойгоо бид мэддэггүй юм. Харин сүнс өөрөө үгээр илэрхийлэшгүйгээр яолон бидний төлөө зуучлан гуйдаг. Сүнсний бодол санаа юу болохыг зүрхнүүдийг нэгтлагч нь мэддэг. Тиймээс Бурхны хүслийн дагуу ариун хүмүүсийн төлөө сүнс зуучлан гуйдаг юм аа. Амен. За, Есүс Христийг эзнээ болгож хүлээж авсан аврагдсан хүн болгоны дээр эзний сүнс ариун сүнс байгаа. Тэгвэл өнөөдөр энэ сүнс таны өмнөөс яолон Бурхан руу хандаж залбирдаг. За, залбирал бол харилцаа. Залбирал бол харилцаа. Хүмүүс залбирлыг Бурханд өөрийнхөө төлөө л хийлгэх зүйлээр тоочж идэг. Бурхан минь тэгж өгөөч, Бурхан минь ингэж өгөөч, Бурхан минь ингээд өөрийнхөө Бурханаар хийлгэх зүйлийг л тоочж идэг. Тэгээд Бурхан бидний бүх зүйлийг хийж өгдөг хаан бэрт гэж автоматар тэгж ойлгохдохоор тэгж залбирдаг байна. Тэгэхээр өнөөдөр залбирал бол хоёр талын харилцаа гэдгийг та ойлгох хэрэгтэй. Хоёр талын харилцаа. Та бодтоо хоёр хүн хоорондоо уулзчаад өөрийнхөө асуудлыг ярьж ирчээд яваад өгчвөл нөгөө хүн яах вэ? Үгүй нэг юм хэлэх гэсэн. Би гэдэг ингэх гэсэн чинь сонсохгүй шууд яваад өгч. Харилцаа яг ийм байхгүй юу? Харилцаа гэдэг маань биенийг ойлголцож, биентэй ярьж, сонсдог, бас биентэй ярьдаг энэ харилцаа байхгүй. Тэгвэл өнөөдөр энэ залбирал гэдэг маань харилцаа ба нөхөрлөл юм. Та Бурханд хандан ярихдаа тэр тантай ярьдаг гэдгийг та санах хэрэгтэй. Тэгээ үүнчлэн нөгөө нэг сүнс яолон Бурхан руу хандаж залбирч байгаа таны өмнөөс сүнс яолдог, тийм ээ. Гэсэн ч гэсэн бас тэр хүлээж авдаг байхгүй. Бурханаас үгийг хүлээж авдаг байна. Тэгвэл та өнөөдөр залбиралдаа сонсох мөчийг гаргаж байна уу? Хэрэг гаргадаг бол сайн. Хэрэг гаргадаггүй бол өнөөдрөөс эхлээд сонсох мөчийг гаргаарай гэж би танд хэлмээр байна. Яг үүндээ таны залбирал дотор Бурхан танд хэлж байгаа зүйлс зүйлсээс илүү түнлөө хэлж байгаа чухал юм шиг санагддаг тий. Түнлөө Бурхан руу хэлж байгаа нь чухал юм шиг санагддаг. Тэгэж бас түнд юу хэлхийг нь Бурхан өөрөө таныг мэдж байгаа. Миний охин ингэж байна, миний хүн ингэж байна гэдгийг айл хэдийн Бурхан бол мэдсэн. Харин Бурханы хүсэл бол юу вэ гэхээр зэрэг харилцахыг л хүсдэг. Тантай тотон байхыг хүсдэг. Тотон миний охин, миний хүү ярилцахыг хүсдэг.
аав нар хүүтэйгээ охтуудтайгаа ярихыг хүсдэгтэй адилхан бидний бурхан аав тантай ярихыг хүсдэг. Амен. Тэгэхээр аль хэдийн мэдж байгаа асуудлыг тоочхоос илүү бурхан биднэрт хэрхэн ярихыг л хүлээх нь чухал юм аа. Тэгвэл бидний бурхан таны мэдгүй гайхалтай зүйлсүүд бидний бурханд байдаг байхгүй юу? Амен. Энэ гайхалтай гоц. Таны өөрийнхөө толооч мэдгүй зүйлсүүдийг бурхан мэдчихдэг. Түүнд гайхалтай төлөвлөгөөнүүд байгаа. Тэгээ эцэст нь хэлэхэд Ирмэ 33 дээр хэлэхдээ бурхан бүгдийг мэддэг гэж. За би энэ ч уншиж өгье. Ирмэ 33:3. Намайг дууд би чамд хариулж чиний мэдхгүй агуу хүчит зүйлийг би чамд ярина гэсэн. Гайхалтай. Чиний мэдхгүй агуу зүйлүүдийг бурхан танд ярих нэ. Тэгээ энэ залбирлыг оноо өгсөн энэ залбирлаараа та олон зүйл тоочхоос илүү бурхан надад агуу зүйлсийг бэлдэлсэн байгаа. Тэрийг би мэдмээр байна гэсэн хүсэлтэй, сонсох хүсэлтэй байгаараа, түүнтэй зөв харилцаатай байгаараа. Тэгээд бурхан залбирлаар дамжуул тантай ярьдаг шүү. Амен. Тэгээд энэ шинэ оноо үнэхээр эсэнтэйгээ нөхөрлсөн, эсэнтэйгээ харилцсан, эсэнтэй цаг гаргасан цагууд дүүрэн байгаасаа гэж та нараа өрөөж байна. Тэгээд бүгдээр хамтдаа залбирая. Халелуя. Энэ шинэ оны төлөө тантай талархъя эзэн. Тэгээ энэ оноор бид оноо өгсөн энэ залбирлуудаар тантай олон зүйл тоочхоос илүү тантайгаа ярьдаг баймаар байна. Харилцдаг баймаар байна. Таныг сонсдог баймаар байна. Та бол бидэнтэй ярилцдаг эзэн. Тэгээ тантайгаа энэ нөхрөл дотор, харилцаан дотор хинч мэдхээргүй тэр нууцуудыг бид танаас авч бидхийг хүсэж байна эзэн. Та энэ оныг минь өрөөж өгөөрэй. Энэ онд бид итгэлээр өссөн он баймаар байна. Энэ онд бид сүнсээр өссөн он байна. Энэ онд Бурханыгаа илүү таньж мэдсэн он баймаар байна эзэн. Бидний амьдрал дээр та үнэхээр өөрийнхөө төлөвлөгөөнүүдийг, өөрийнхөө үнэхээр гайхалтай тэр юр бусын зүйлүүдийг бидэнд илчлэх болтугай. Эзэн минь таньгаа урьж гин гэр бүлдээ өөр дээрээ таньгаа урьж гин чуулган дээрээ таньгаа урьж гин энэ онд та бидэнд өөрийн төлөвлөгөөнүүдэд хэлэх болтугай, илчлэх болтугай гэж эзэн Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Амен. Тэгээ дахин шинэ оны мэнд Бурхан таныг ивэх болтугай. Амен.